хүн 1 жилийн настай ч байж болно. 1 сарын настай ч байж болно. Хэдхэн хоногийн настай ч байж болно. Гэхдээ зовооргүй одоо үр хүүхэд хань ижил ах дүү нарынхаа хайраар үлгийдүүлээд тэгээд биеийн сэтгэлийн зовөр шаналгаагүй байна гэдэг л чанартай амьдралыг хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авснараа хичнээн нас богиноч байсан чанартай амьдрах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм аа. Тэгэхээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэж юу юм бэ? Энэ анх бүр 1950 онд Английн Сицилия Сондерс гэдэг эмэгтэй хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдгийг Англид анх байгуулахдаа өвчин нь илаарших боломжгүй хожуу шатандаа орсон маш их өвдөлт зовөр шаналгаатай байгаа ганцхан биеийн зовөр шаналгаанаас гадна сэтгэлийн зовөр шаналгаатай нийгмийн халамж шаардлага тусалцаа хэрэгцээтэй ийм хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гинэ гэж тодорхойлж ирсэн. Тэгвэл саяхан 2020 онд шинээр хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тодорхойлолт гэж гарсан. Ямар шин тодорхойлолт гарсан бэ гэхээр түрүү нь бол зөвхөн өвчин нь одоо ингээд даамжрах явцтай тавилан хязгаарлагдмал удахгүй нас барах хүмүүс зориулсан тусламж үйлчилгээг хэлж байна гэж ойлгож ирсэн бол шин тодорхойлолтоор эрүүл мэндийн байдлаас болж ямар нэгэн байдлаар амьдралын чанар нь доройтож, өвдөж, зовж, амьсгаадаж, өтгөн нь хатаж, бөөлжиж, дэмээр солиорч, хэвтэрт орж, хэвтрийн цооролд үүсч, зовж шаналж байгаа хүмүүсүүдийн биеийн, сэтгцийн, оюун санааны зовөр шаналгааг багасгах, нийгмийн халамж тусламж үйлчилгээ үзүүлэх ийм цогц тусламж үйлчилгээг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гинэ гэдэг. Ингэж шинээр тодорхойлсон маань health related suffering гэдэг маань эрүүл мэндийн шалтгаанаас болж зовж шаналж байгаа хүмүүсүүдийн зовөр шаналгааг хөнгөвчлөх гэсэн байгаа. Нэр заавалчгүй нас барах гэсэн үг биш. Тэр дэлхий дээр одоо 40 сая хүнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ жилдээ шаарддаг бол 20 сая нас бардгаа гэж үзэж байгаа. Дэлхийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний зөвлөхийн үзэж байгаагаар нийт тухайн улсын нас баралтын 60%-ийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс эзэлдэгэ гэж тооцоо гаргаж болно гэсэн байдгийг. Тэгэхээр Монголд одоо 2025 он гэхэд 17.4 мянган хүн нас барсан гэж байна. Энэний одоо 60% нэгэд аваад үзэхэд дунджаар 10,440 хүнд жилдээ хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг юм аа гэд. Тэгээд энэ нас баралтын хамгийн эхний шалтгаан юу юм бэ гэхээр зүрх судасны өвчин нэгдүгээр, дараа нь хавдар, осол гэмтэл, тэгээд амьсгалын замын өвчин, дараа нь хоол боловсруулах тогтцооны өвчнүүд гэж явдаг л да. Тэгэхээр мэдээж зүрх судасны өвчин гэхлээр зөвхөн зүрхний биш нөгөө харуултууд ч бас ордог штэ. Ямар өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй вэ гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Энд нь болохоор мэдээж номер 1 хавдартай хүмүүсүүд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ шаардна. Түүнээс гадна харавцсан, саачдсан, хэвтэрт орцсон, эсвэл зүрхний архаг дутагдлаас болоод байнгын амьсгаадсан, уйхалсан, хавнсан хүмүүсүүд. Эсвэл одоо бөөрийн дутагдлаас хиймэл бөөртэй холбогдох шаардлагатай байгаа өвчтнүүд. Эсвэл одоо элэгний хатуурал, элэгний цирроз гэж ярьдаг штеп. Тэрнээс болоод хэвлийдээ их хэмжээний шингэн хурцчихсан. Тэгээд одоо амьсгаадж байгаа, хоолн дуршил буурсан, хэвлийн нэм жирэмсэн юм шиг том хэрнээсээ яс хайр сутлаад хурцчихсан ийм хүмүүсүүдэд бас одоо хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг. За мэдээж халдварт өвчнөөс дох бүх юмн дасалтай сүрье эдгээр хүмүүсүүд чинь бас хөнгөвчлөх тусламж үйлчилгээ шаарддаг. Хүүхдийн практик дээр нөгөө саачсан, төрөлхийн саачлалттай хүүхдүүд, төрөлхийн тархин устсан хүүхдүүд, за түүнээс гадна одоо мэдрэл булчингийн хатин гэршилтэй хүүхдүүд, зүрхний төрөлхийн ба олдмол гажигтай хүүхдүүд гэл цусны лейкоз гэдэг юм хорт тавдартай, цусны хорт тавдартай хүүхдүүд гэх мэтчтэн хүүхдийн практик хүртэл хөнгөвчлөх тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг
За тэр ч байтугай одоо баруунд бол жишээлбэл Альцгеймерийн өвчтөй гэдэг нөгөө тэнэгрэл зөнөгрөлийн хүнд хэлбэрт орцсон өөрийгөө асрах нь үтэл гэрээсээ гаруул төөрөө далга болчхоор тийм одоо өвчтөй болсон. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай амиа хорлохыг ч завдж байгаа байж магадгүй. Тэгэхээр бараг л ерөөсө бүхэл өвчний хүнд хэлбэрүүд хөнгөвчлөх тусламж үйлчлэгийг шаарддаг гэсэн. Дээр үед манай хавтартай хүмүүсүүдийг эмчилгээгүй болчихсон гэж хэлдэг байсан. Тэгсэн чинь англи хэл дээр эмчилгээгүй гэдэг not treatable гэдэг үг бас байдаггүй юм бэ. Хүн амьдал байгаа юм чинь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх нь үндсэн хуулиараа батлагдсан байдаг юм бэ. Тэгэхээр иргэн болгон хүнд өвчнөд туссан ч гэсэн илаарших боломжгүй ч гэсэн зовир шаналгаагүй байх хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг юм бэ. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь бүр тэр дээр үед 50 хэд онд Сицилиа Сондерс хэлэхдээ энэ биеийн шаналгааг хэмжлэнэ гэж. Биеийн шаналгаа гэдэг маань өвдөлтгүй байлгах, бөөлжүүлэхгүй байх, өтгөнийг хатаахгүй байх, хүнд тураалд оруулахгүй байх, хоолны туршлыг сайжруулах, хэвтрийн холголт сооролтонд үүсэхгүй байх, янз бүрийн одоо шарах байгаа бол тэр шарахыг нэмжлэх гэх мэтчлэн биеийн зовиргүй байлгах. Хоёрдугаарт сэтгэлийн зовир шаналгаагүй байлгах гэдэг байна. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, Альцгеймерийн өвчин, тэнэгрэл зөнөгрөл зэргийг нэмжлэх, Паркинсоны өвчин гэдэг нөгөө салга өвчин энэ гэж байдаг шүү дээ, тий. Аяхтай цагааж барьж чадахгүй ингээд салганаа. Тэр зовируудын бүгднгийн нэмжлэх. 3 дугаар сүсэг бишрлийн тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэдэг маань тэр хүний оюун санааны тусламжийг бас үзүүлж байгаа. Тэр оюун санааны тусламж гэдэг маань одоо ирээдүйдээ бас итгэлтэй байх, найдвар хадгалахаас гадна гэрээслэлээ бичиж амжих, тэ ийм одоо тэр хүний оюун санааны тусламж үйлчлэгийг бас энэ тусламж үйлчлэгэнд хамрагддаг. За хөнгөвчлөх тусламж үйлчлэгэнд нийгмийн халамж. Хөнгөвчлөх тусламж үйлчлэгэнд хамрагдана л гэсэн бол дүр болгон аймаг болгон нийгмийн ажилтнтай тэднэр нь энэ хүнийг үнэхээр асаргаанд нь нийгмийн халамж хэрэгтэй гэмаа гэх юм бол мөнгөнд тэтгэлэг хүртэл олгодог болсон шүү дээ манай улсад. Тэгэхээр энэ хөнгөвчлөх тусламж үйлчлэгийг эмнэлгийн тусламж үйлчлэгээний бүх шатанд олгож явах хэрэгтэй. Анхан шатны тусламж үйлчлэгээ гэдэг маань өрхийн эмч сувилагч сумын эмнэлгүүд хүртэл үзүүлдэг байх хэрэгтэй. Түүнээс гадна дүүргийн аймгийн 2 дугаар шатны тусламж үйлчлэгийг олгодог. Тэр энэ дээр бол аймаг дүүрэг болгонд хөнгөвчлөгийн 4-өөс 5 орыг бол эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байгаа. Харамсалтай нь энэ орон дээр хавдрын эмч нарыг бэлдээд хийм эмчилгээ хийх болсноос хойш зөвхөн хавдартай өвчтнүүдэд аваад идэг болчихсон. Гэтэл нөгөө элэгний хатууралтай, нөгөө харавсан, саажсан хүмүүсүүдийг бараг авахгүй байгаад байгаа нь энэ дээр би яамд эрүүл мэндийн сайдад албан бичиг өгсөн. За мөн нарийн мэрэгжлийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэж байна. Бүр мэрэгжлийн дипломтой хөнгөн шимжлэгээний эмч сувилагч нар бэлтгэгдсэн ажиллаа хийж байгаа нь бол хавдар судлалын үндэсний төв дээр байна, халдвар төвчний судлалын үндэсний төв дээр байна. 3 дугаар шатны эмнэлгүүд дээр хөнгөвчлөгийн тасаг гэд байгаа. Эхний улсын төвд хүртэл хүүхдийн хөнгөн шимжлэгээний 4-5 ортой хүүхдийн хөнгөн шимжлэгийг бол хийдэг юм аа. Тэр нарийн мэрэгжлийн хөнгөн шимжлэгээний эмчийг яг бэлддэг бас Монголын хөнгөн шимжлэгийн нийгэмлэг байна. Манай энэ Энто клиник дээр бид нар бас хөнгөн шимжлэгийн эмч өвчтнүүдийг бас үздэг шүү гэдгийг бас хэлмээр байна. Энд бол нарийн мэрэгжлийн одоо эмчилгээ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр маш их өвдөлттэй хүмүүст өвдөлт намдаах, тэ өвдөлт намдаахаас гадна сэтгэл засалт хийх, асцетийн шингэнийг соруулах шаардлагатай бол одоо энэ хүмүүсүүдэд одоо шэсхөө хэмжлэгийг нь бичих шаардлагатай бүхий л одоо хоолны дуршлыг сайжруулах хэмжлэгээ бичих, гэр бүлдэн зөвлөгөө өгөх гэл тийм ээ. Тэр нас барахын өмнөх тусламж үйлчилгээ гэж бас байдаг. Тэр үед бол тэр нэг их эмээр бөмбөгдөд байдаггүй, нэгэнт одоо хэдхэн цагийн хэдхэн хоногийн настай болцсон байвал ямар эмчилгээ хийх вэ гэдэг ийм тодорхой зөвлөгөө бас өгдөг юм аа. Ер нь бол 21-р зуун гэдэг бол амьдралын чанарын зуун шүү дээ. Тэгээ хүн бол зөвхөн одоо өвчнөөс урчин сэргийлэх, эмчлэх, эрүүлжихээс гадна чанартай, зовиургүй, шаналгаагүй амьдрах ёстой юм аа.
хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг маань ер нь айлч насны хүний ямар ч өвчтэй зовиртой байсан, ямар ч онош тавигдсан байсан зовир шаналгаагүй байлгаж ийж амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ийм л тусламж үйлчилгээ юм шүү гэдгийг л бид нэр хэлээд байгаа юм шүү дээ.